Үзэгчдээ та бүхнийг дуучин мөнх амьдралтай уулзуулж байна. Уран бүтээлийн ол зарим байна уу? Харин байна. Уран бүтээлээ дөр адил явж байна. Хай зохиогч Бүрвсүрэнгийн хит дуунуудаас шигшиж, түүж үзэгчдэд өргөн барьж байгаа. Сайхан тоглолт болох гэж Монгол бүх өргөнд. Энэ тоглолтод та албан ёсоор өргөгдсөн байна. Урилга заллах хүндхэн үлээ авсанд маш баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд Бүрвсүр ахыхаа энэ квиз сайхан бас тоглолтод оролцож байгаадаа туйлын их баяртай. Тэгээд 2012 онд анх Бүрвсүр ах дээр очиж зүрхний дуулал гэдэг дундаа ай хэл гэж анх одоо миний хамгийн анхны уран бүтээл болж ирсэн. Тэгээд энэ дуу манаас залуучууд маань их сайхан сонирхож хүлээж авсан бас туйлын их баяртай байдаг. Зүрхний дуулал. Зүрхний дуулал тэр тухайн одоо цагаас өмнө бол одоо ер нь дууны талд ер нь хэрэг сэтгэлтэй хүн байсан байна. Дуулах хүсэлтэй хүн байсан баг тийм үү? Тийм, миний хувьд бол их багасаа дууны олон сайхан тэмцээн оролдонд оролцож ирсэн. Анхныхаа уран бүтээлээс Бүрвсүр ахтайгаа ингээ хамтарч хийсэн бас туйлын их баяртай байдаг. Ер нь одоо таны уран санд хичнээн уран бүтээл байна. Бүрвсүр ах маань Ижимин ижигээ сана гэдэг шүлгэнд маань бас ая хийж өгч, бас ээждээ зориулж, эмээдээ зориулж бас их сайхан дуу хийж өгсөн их баяртай байдгийн. Тэгээд миний анхны цамаг зүрхний дуулал гэж гарч ирсэн. Тэгээд анхныхаа тоглолтыг бас 2015 оны 11 сарын 4-нд Монгол бүх өргөн зүрхний дуулал гэж сайхан тоглолт зохион байгуулж ирсэн. Тэгэхээр ер нь энэ уран бүтээлчийн дуунуудаар өөрийнхөө уран бүтээлийн тэр одоо чуулбарыг нэрлсэн, тэр тоглолтоо нэрлсэн уран бүтээлчид бас танаарч тогтохгүй маш олон байна л да. Тэгэхээр өшөө олон сайхан уран бүтээлүүдийг хоёр хамтарч хийх байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээ ер нь энэ зүрхний дуулал гэдэг энэ уран бүтээл ер нь яг яагаад төрөх болсон юм? Тийм ээ? Энэ талаар бас жоохон дэлгэрэнгүй яриа л да. Одоо зүгээр л нэг дуу бүтсэн гэдэг орхичих дээрээс зэрэг хүмүүс бас түүхийг нь ер нь нэг сонирхдаг шүү дээ, тийм ээ. Яаж бүтсэн дуу юм? Яагаад зүрхний дуулал гэдэг дуу бүтэх болсон юм? Та ер нь яагаад энэ дууг заавал барьж одоо Бүрвсүрэн дээр очсон юм? Хүнээр заалгасан юм уу гэх мэтлээ ер нь бас нэг сонирхол татах зүйл төр дотор зөндөл байгаа гэж би бодож байна. Тэгэлгүй яг 2012 онд би тишүүрийн спортоор шгшөөгийн тамирчин байсан. Тэгээ манай төрсөн ах маань багаас минь ерөнхийдөө намайг дуулж авахыг сайхан дэмждэг байсан. Тэгээд ах маань найз болох одоо яруу найрагч Соёнбоо ахаас одоо миний дүүд нэг шүлэг бичиж өгөөрэй гэж хэлээд тэгээд Соёнбоо ах маань за нэг ийм шүлэг бичсэн миний дүү Бүрвсүрэн гэдэг хүн дээр явж чаа. Ийм сайхан аялгаутай энд бас их сайхан таарч тохирох. Чиний хоолой дан тийм ээ. Бас сайхан тохирсон аялгау хийх байх гэдэг. Тэгээ Бүрвсүр ахтайгаа анх танилцаад 2012 онд шүлгээ авч өгөөд энэ дуу бүтчихсэн. Ер нь энэ дууг дуулахад танд ер нь хэр их амархан байв? Бас ер нь энэ дууг дуулсны дараах мэдрэмж би одоо нэг ийм сайхан уран бүтээлтэй болчлоо доо гэж нэг бас нэг сууж явах тэр цагийн мэдрэмжийг чинь хуваалцвал. Тэгэлгүй яг хамгийн анх би ээждээ сонсгож байсан. Тэгээ миний ээж бол үнэхээр их баярлсан. Ягаад ч юм анхны уран бүтээл бас анх ингээ хоолонд ороход хүртэл бас их жоохон хүндрэлтэй байд юм лээ. Тэгээд тэр бүхэн дээр бол бүүж авах мөн сайхан заа зөвлөж ингэж техник ийм техникээр дуул ерөнхийдөө бас миний хоолойны юг сонсоод өөрөө за иймэрхүү байвал их зүгээр ах юм байна. Бас нэг тийм хөнгөн хэмнэлтэй, залуу хэмнэлтэй бас ингээд гоё ирэтэнтэй зүгээр юм байна гэд. Ерөнхийдөө дууны шүлгэн дээр бол бүүж авах нэлээд засвар хийсэн. Дахилтынх нь одоо үг аяг бол өөрөө зохиогоод бас их өөр их урт дахилттай байсан бол их хоёрхан одоо бол хоёрхан мөр болгоод нэлээд цомогтоод их сайхан янзалж бас үнэхээр бол биширчээсэн л да. Тийм мундаг мэдрэмжтэй. Тэгээд тэр дүүг нь сэтгэл зүрхээрээс дуулаад тэгээд бас залуучууд маань нэлээд сайхан сонсонд бол туйлын баяртай байдаг. Ер нь таныг бол хаач явсан бас яг ард түмэнч байдаг юм уу? Ер нь таныг хүрээлж байгаа орчин тойронд ч байгаа хэм бүхэн л энэ дуугаа дуулаач л гэж хүсдэг бах та. Тий, ялангуяа одоо манай найз нөхдөд. Тэгээд би ч их олон спортын найз нөхдөдтэй. Тэгээд тэд нар маань одоо их сайхан энд өрж залж дуулуулна. Тэгээд ерөнхийдөө зүрхний дуулаад дуулаач гэл. За тэгэхээр Монгол бүхэн өргөнд 1 сарын 18 цуглах бүх үзэгчид мэдээж таныг одоо зарлаад тэр тайзан дээр гаргасан тохиолдолд яг л энэ дууг сонсохыг л хүсэж байгаа.
Тэгээ энэ дууга та бас аял болон дуулж хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр таны сэтгэлээс Пүрэвсэр Өвгшмэн зохиолч Айц Хогчийн тэр сэтгэлээс урган гарсан энэ сайхан аялал бол Монголын ард түмэд хэдийн танил болж чихэнд нь болоод өөрийнх нь аманд аялагддаг сайхан дуунуудын нэг. Тэгэхээр энэ дугаараа та бас одоо тэнд төлөөлж очсон Монголын үзэгчдийн төлөөллийг бас одоо байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байна. Яахын аргагүй уран бүтээлч болгоны одоо хийц сайхан оргил бүтээлүүд одоо тэнд их шиглэж байгаа учраас магадгүй бас одоо дахилтнаас дараа ижимийн ижигээ санаадаа гэдэг сайхан дуус их шиглэх баг тийм ээ. Пүрэвсэр ахыхаан тоглолтод амжилт хүсье. Тэгээ мэдээж бид анхныхаа уран бүтээл болох Зүрхний дуул гэдэг сайхан уран бүтээлийг та бүхэндээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ өргөн барих болно. За баярлалаа. Тэгэхээр их үзэгч та бүхнийг бас Монгол бүхийн өргөө тийш өөрийнх нь зүгийг гаргаарай. Тэр өдөж та бүхэн гин цэнгэлийн хамгийн сайхан бүхний энэ хорвогийн хамгийн сайхан дуунуудыг нэгэн дор сонсож баясгана. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Өгдөөний нарнаар дэлбэлсэн ширхэг ганц дэлбэх хайр минь билээ шинийн сар шиг тунгадахын царайгчин ширтэн суух минь юунаас ч давсан жаргал юмаа Райсан зүрхний нараа харцаар ивэлсэн миний жаргалын дууме бүдгэр шөнийн сарнаар тэмүүлсэн бүрхий цагаан туяа хайр минь Бүдэрхийн өчөргүй анхны хайраа надад өгсөн Бүсгүй минь чи юунаас ч давсан жаргал юмаа Хайр хайраараа ясан зүрхний нараа Ивэлсэн миний жаргалын дууме хан шовшир Тэнгэлзэгчд өгөл хардави Твэр твэрнэд сэтгэлээс надад өгсөн Тэнхэн чимэн над руугаа яран ирдэгдээ Райсан зүрхний нараа харцаар ивэлсэн миний жаргалын дууме райсан зүрхний нараа харцаар ивэлсэн миний жаргалын дууме харцаар ивэлсэн миний жаргалын